Украины хамгийн ашигтай газрын баялаг хаана байгаа юм бэ гэх юм бол тэр 4 областд байгаа. Хамгийн гоё эрчим хүч цахилгаан станцууд бас хаана байгаа юм бэ гэх юм бол бас тэнд байгаа. Тэгээ газар тариалангийн талбай хамгийн ашигтай талбай хаана байгаа юм бэ гэх юм бол Оросуудын одоо булаагаад авч байгаа 4 областд байгаа. За тэгээд Оросууд тэр 4 областыг угаасаа хизээ нэг цагт авчин. Тэгээ энийг ингээ харахаараа ер нь бол удахгүй дуусгах наа. Яаж дуусгах хэдүүлээ түүхэн зөндөө харж ирсэн. Та энэ дунд өөрөө бие даасан хөрөнгө олт хийгээд багцаа өдөрч байгаа хүмүүс байгаа. За, таад зориулаад энэ бүтэн сая өдөр 11 сарын 9-нд нэг VIP event болж байгаа. Тэн дээр би юу таатай болцсон бэ гэх юм бол бүх шинжилгээнүүдээ нэгдсэн байдлаараа таатай хуваалцсан. Энэ худалдааны дайн яг яах гэж байгаа юм бэ? Европын эдийн засаг улам муудах юм уу? Дэлхийн 3 дугаар дайн эхлэж байгаа юм уу? Эхэлсэн юм уу? За тэгээ энэ алтны үн хааш өргөжлүүлээд өсөх үү яах вэ? Олон улсын хөрөнгөний зах зээл яг хаашаа хөдлөж байгаа юм бэ? Энэ ивентээр оролцмоор байгаа юм бол бүртгүүлэх линк доор байгаа шүү. 30 хүний суудлын хязгаартай. Тэгээд 12 цагаас эхлэн 3 цагт дуусна энэ бүтэн сая өдөр. Тэгээд ивентээр эргүүлээ уулзцгаая. Тэгээд ивентийн дундуур ивент болсныхан дараа чөлөөтэй надаас юм асуугаарай. Баяртай. Орос тал Украинад ягаад гал зогсоох хэлцлийн хүлээн зөвшөөрдөг юм бэ? Яг гэх юм бол 2 удаа Минскийн хилцэл хийж исэн. Тэрийг барууныхан мөрдөгөө, Европынхан мөрдөгөө, Америкчууд их мөрдөгөө. За нэмээд юу болж исэн бэ гэх юм бол энэ Украинчуудын дотор маш олон нацистууд байгаа гэж ярьсан Оросууд. Одоо юу шаардж байгаа юм бэ гэх юм бол ер нь засгийн газар тэр чигтээ алга болох ёстой. Тэнд байгаа хүмүүс нь солигдох ёстой. Тэгээд Украинд байгаа тэр нацистуудыг тэгээд засгийн газараас ол байлгах ёстой. Хамгийн гол нь энэ Оростой холбоотой 4 област. За, тэгээ хүмүүс юу ярьж ирсэн бэ гэх юм бол юу Украинчууд дотор ингээд нацистууд ерөөсөй байхгүй худлаа яриад байгаарэ. Тэ? Эдгээр зүгээр Оросуудын эсрэг тэмцэж байгаа. Гэхдээ дөнгөж саяхан Зеленский юу хийсэн бэ гэх юм бол Покровскийн тэр районд очсон. Цэргүүдээ уулзсан. Хүмүүст шагнал гардуулж өгсөн. За тэгээ та сайн анхаараа хараарай. Ямар төрлийн хүмүүс тэг шагнал гардуулж байгаа юм бэ? Хэний гарыг барьж байгаа юм бэ? Хинтээ зураг авалт хийж байгаа юм бэ? Анхааралтай сайн хараарай. За би энд тэг биеэрээ ирсэн. Та шагнал өгөхийн тулд бидний хайрт баатрууд. Дякую за захист Украины и нашей территориальной целостности. За манай их орныг хамгаалсандаа баярлалаа. С этой службы на таком важном напрямку. Это наша держава. Тэгээ мэнчилгээ бас жоохон тийм те. Ингээд баг ингэх магадaltaй те. Это наш схит Украины. И я бажаю вам здоровья, бережіть себе, безумовно перемоги над ворогом кожного дня. Слава Україні! Героям слава! За. Тэгээ энэ хүмүүс ямар төрлийн хүмүүс бэ гэх юм бол та тараарай. Sila Svododi 44 гэд бичсэн байгаа. Гэхдээ энэ 44 яг мөн үү биш үү? Та өөрөө тэ шийдвэрээ гаргаарай. Миний хувьд бол энэ яг 44 шиг харагдахгүй. Энэ ер нь 2S үсэг байна. За 2S үсэг ямар учиртай юм бэ гэх юм бол Герман улсын тэ Schutzstaffel. Хэний доор юм бэ гэх юм бол Гитлерийн доор. За тэгээ энэ бас ойрхон байна. Энд бас ямар тэмдгүүд байгаа юм бэ гэх юм бол нөө Азовын бүлэг. За тэгээ энэ бункер дотор мэдээж зураг авалт нь болсон. Одоо юутай адилхан санагдсан бэ гэх юм бол дэлхийн 2 дугаар дайн дуусах үедээ Гитлер бас бункер дотор хүмүүстэй л уулздаг байсан. Яагаад гэх юм бол гадуур боломжгүй болсон. Яагаад гэх юм бол Герман тэрч бөмбөгдүүлж байсан. Аюултай болцсон тийм учраас бункер дотор бункерийн дэргэд хүмүүстэй шагнал гардуулж ирсэн. За хамгийн сүүлд Гитлер таад мэдж байгаах хэнийг дайнд явуулсан бэ гэх юм бол насан туршаагүй хүүхдүүдийг хөгшин ахмад хүмүүсийг дайнд явуулсан. За тэгээ хүмүүс тэ энийг харчаад тэг ямар хүмүүс юм бэ гэх юм бол сайн хараад ав. Яагаад гэх юм бол энэ төрлийн хүмүүс юу үзэн яддаг юм бэ гэх юм бол Орос хүмүүсийг үзэн яддаг. Слав хүмүүсийг үзэн яддаг. Энэ Украины тал тэ Бандера гэх мэт ч холбоотой хүмүүс хинтээ хамт байлтж исэн бэ гэх юм бол Гитлертэй хамт байлтж исэн. Гитлер Украин руу дайрч орсон ч тэ Украин улсын тодорхой хүн амын процент бас милишия өдөрж исэн цэргийн албан хүмүүс шууд Гитлерийн талд ороод юу хийсэн бэ гэх юм бол Орос тэ цустай хүмүүсийг бас масаар нь
устгах гэж оролдсон бас амжилттай. За энийг зохион байгуулалтаа хийж байгаа юм уу үгүй мүү та сайн шийдэд аваарай. Бас нэг юм мэдэж авах хэрэгтэй. Зеленский яг юу хийж байгаа юм бэ? Ерөнхийдөө дайн ялагдаж байгаа. Цэргүүд нь массаар зүхтж байгаа. Хэдэн мянган украинчууд 7 хоног болгон үхэж байгаа. 4 област аль хэдийн алдсан. Тэгээ энийг ерөнхийдөө ойлгож байгаа юм уу? Эсвэл Зеленский сохор юм уу? Энэ ялцгаасаа сонсцгоё. За энэ бол 2022 оны бичлэг. Та харж байгаа юм бол арай залуу харагдаж байна. Нүүр нь арай цэвэрхэн байна. Ядраагүй, стресстэйгүй. Тэгээд амнаас нь юу гарч байгааг хэдүүлээ сонсцгоё. Я думаю, что у всех різні інтереси. Хүн болгон ерөөхдөө өөр ашиг сонирхолтой. Причому у всіх у Заходу є ті, хто хоче, щоб ця війна йшла довго. За, баруунд Европ, Америкт удаан дайныг хүсэж байгаа хүмүүс ч гэсэн байгаа. Тому що це буде виснаження Росії, але ціною України. За. Тэгээд урд дайныг яагаад дэмжиж байгаа юм бэ гэх юм бол энүүгээр дамжуулаад Оросуудыг зовоон гэсэн үг, Оросуудыг хоослно гэсэн үг, Оросын хүн ам буурна гэсэн үг, Оросын зэвсэг гэх мэтчлэн ерөөдөө хэмрaan гэсэн үг. За, тооцоо өртгийн хэн төлөх ёстой юм бэ гэх юм бол украинчууд бид нар төлнө. Тэ? Өртгийг хэн төлөх юм бэ гэх юм бол бид нар төлнө. Хохирох нь хэн юм бэ гэх юм бол Оросууд хохирно. Манай украинчууд бас хохирно. Ціною життя людей. Вони це точно вигідно деяким країнам. За, зарим улсууд иймэрхүү өмсөж байгаа. За, Жо Байдены засгийн газар Lindsey Graham, тэр Neil Cohn, одоо Европын Kaja Kallas өөрөө ярилцсан дээр хэлж ирсэн Орос дэндүү том, Оросыг хаглах ёстой, Оросыг 4-5 тэ юм жижиг републик болгочих юм бол амар гэж байгаа. За, нэмээд юу болж байна гэх юм бол Зеленский одоо юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол Европын холбооны гишүүн болох гэж одоо хүсэж байгаа. Kaja Kallas дээр хүсэж байгаа, Ursula von der Leyen-ийг хүсэж байгаа. Гэхдээ Европын холбоон гишүүн орн зарим нь энийг хүсэх байгаа. Номер 1 юм бэ гэх юм бол Унгар, дараа нь Словак, тэгээд удахгүй Чех, Польшууд бас одоо пугарлын цэг дээр явж байгаа дараагийн сонгуул дээрээ тэ Европын эсрэг нам хожчих юм бол бас эсэргүүцэн тэгээ AfD гэх мэт чинь. За. Тэгээд Зеленскийг өрөх гэж үзсэн. Тэгээд Зеленскийд Европын холбоо юу санал болгосон бэ гэх юм бол за юу ч гэсэн гишүүн болцгоо. Гэхдээ бүтэн гишүүн биш ээ. Тал гишүүн. Янз бүрийн сонгуул Монголын янз бүрийн эрх байхгүй тийм вето эрх байхгүй нэг хуулийг хорих эрх байхгүй. Тиймэрхүү гишүүн болцгоо. Тиймэрхүү гишүүнчлийг яагаад санаачилсан бэ гэх юм бол Унгарчууд энийг эсэргүүцэж байгаа. Тийм Украин ийм дампуу улс тэ нацистуудаараа дүүрсэн тэгээд ерөөхдөө авилгаараа ерөөхдөө Европ номер 1 улсыг манай холбооны гишүүн болох боломжгүй ёсгүй. Тэгээд Зеленский ерөөхдөө тал Европын холбооны гишүүнчлийг бид нар авахгүй. За яагаад вэ гэх юм бол бид нар бүхлээрээ сэтгэлээсээ Европыг Оросуудаас хамгаалж байгаа учраас та биднэрт юу өгөх ёстой юм бэ гэх юм бол бүтэн гишүүншил өгөх ёстой. Тэгээд Зеленский бас давхар юу хэлж байна гэх юм бол Виктор Орбан Унгар улстай бид нар үнэт зүйлс тиймэрхүү хууль мойл ерөөсөө ярихгүй та нар манайхыг бүтэн Европын холбооны гишүүн болгочих. Европчууд гэхдээ юу шаардж байгаа юм бэ? Унгар ерөөхдөө юу шаардж байгаа юм бэ гэх юм бол за Европын холбооны гишүүн болохын тулд дүрм байгаа, журам байгаа. Тэр тоглоомын дүрмийг мөрдөх ёстой. Номер 1 ерөөхдөө засаглал, сонгуул. Тэгээд тэр нацистуудын элемент гэсэн байгаа, экстремист элемент гэсэн байгаа. Нэмээд эдийн засаг гэсэн юм байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол эдийн засгийн засаглал, тэр авилгалал. Тэгээд Европчууд ерөөхдөө Украиныг оруулах юм бол хамгийн авилгад идэгдсэн улсыг оруулах гэдэг юм. За, саяхан Европын холбоо бас дахиад 1.8 тэрбум одоо би бүр ингээд тоог нь алдчих 1.8 тэрбумын санхүүжилтийг баталсан. Өмнө бол 4.5 50 Оросуудын мөнгийг булаагаад авч чадах юм бол 150 тэрбум гэх мэт чинь яригдчихэж байгаа. Өмнөх батлагдсан 4.5 тэрбумыг за евро
Бүхлээр нь Украинд өгөөгүй. Яагаад бүхлээр нь өгөөгүй юм бэ гэх юм бол ойлгомжтой. 3.2 тэрбумыг өгсөн. Яагаад вэ гэх юм бол тэр авилгын асуудлыг шийдэггүй. Та ингэ санаж байгаа юм бол 2 сарын өмнө Зеленский бас юу хийсэн бэ гэх юм бол авилгатай тэмцэх газрыг хараат бус агентлагийг өөрийнхөө эрх мэдлийн доор оруулах гэж үзсэн. Тэр нь фейлдсэн. 4.5 тэрбумыг бүхлээр нь авч чадаагүй. 3.2 тэрбум авсан. Барууны хэвлэл мэдээллийн маньуныг шүүмжлээд эхэлсэн. За тэгээд окей. За тэр бол тэр авилгатай тэмцэх газрыг ячия. Гэхдээ өнгөрсөн 2 сарын хугацаанд Зеленский юу хийж чадсан бэ гэх юм бол улс төрийн хувьд бол маш амжилттай эсэргүүцэж байгаа элементүүдийг их хурлын гишүүнүүд агентууд яам цэргийн албахийн тэр цэвэрлэгээ хийгээд одоо илүү хүчтэй ирэх барьж байгаа. Улс төрийн хувьд бол хүчтэй болсон. Гэхдээ байлдааны талбай дээр яаж байгаа юм бэ? Яг гэх юм бол цэргийн дутагдал орж байгаа шүү дээ. Тэгээд цэргийн дутагдлын тухай одоо Украины цэргийн албахан нэг хуранда өөрөө үг хэлж Із 100 людей, на яких наділи кайданки, м'яко кажучи, за бүдүүлгээр хэлэхэд бид нэр ерөөхдөө 100 хүнийг гавлаад бариад авахд одоо өөрийнхөө ард иргэдийн тухай ярьж байгаа. Окей. Өөрийнхөө иргэдүүдийг гудамжинд гэрээс нь зөөгөөд аваад хүчээр цэргийн алба руу татаж оруулж байгаа шүү дээ. За 100 хүнээс приволокли в ТЦК, зробили йому ВЛК за 5 хвилин. за эрүүл мэндийн онцлогоо 5 минутын дотор чи байлт чадах юм уу үгүй мó? За тэгээд 100 хүнээс 100 людей буде 10 максимум воювати. 100 хүнээс дээшээ үсрээд нэг 10 хүн байлтна. Тэгээд сэтгэлээсээ. Інші чи біжать, Бусд нь ерөөхдөө зүгээр зүхтна. Тэгээд байлтахгүйгээд зүхтчихна. чи просто не виконують. Эсвэл тэ фронт дээр очиод Покровск, Мирноград тэ гэх мэт шин тэр байлдааны талбай дээр очихдоо тэд нэр юу ч хийдэггүй гинэ. Яг гэх юм бол морал байхгүй, итгэл байхгүй тэ. Нічого. І тоді це тягар уже командира бригади. За тэгээд 100 хүн авчирж өгж байгаа. 10 хүн байлтан, үлдсэн 90 зүхтэн юу ч хийхгүй. Тэгээд энэ ерөөхдөө хинт зовлон болж байгаа юм бэ гэх юм бол тэр бригадыг тэр батальоныг өдөрж байгаа хүмүүсийн лай болж байгаа гэсэн. Командира роти. Це величезний тягар і відповідальність за цих людей. Тэгээд энэ ерөөхдөө бас бусад хүмүүстэй халдаж байгаа шүү дээ. Чиний зүүн баруун ард урт байгаа хүн байлдах хүн болж ганцаараа тий би одоо ганцаараа тэмцэж өгөх юм байна шүү дээ гээл тий. Які нічого не роблять, які дозволять будуть собі вживати алкогольні напої, наркотичні. За тэгээд ерөөхдөө фронт дээр байгаа хүмүүс нь арх ууж байгааг нэ хард тамхи хэрглэж байгааг нэ тий. Речовини. І це більша проблема, ніж недостаток цієї людини. Тому на першому місці, я вважаю, це технологічний. За тэгээд юу тодорхойлж байна гэх юм бол одоо Украины ард түмэн ерөөхдөө байлдах хүсэл нь алга болж байгаа. Анемат тэдний цалингийг бас ингээд нэг сайн барахгүй байгаа. Тэгээ өөр ярилцлагууд дээр интервью подкастнаар юу сонсож байна гэх юм бол чи Орос иргэн байлаа гэж бодъё. Тэгээд цэргийн алба чамд санал тавьж байгаа байхгүй юу? Байлтчих. Тэ? Тодорхой гэрээ зурчих. Гэрээ зурхаараа тэ? Районоос хамаарна яг байлдааны талбай аль хэсэгт нь байлдах юм бэ? Тэгээ 20-оос 30 мянган долларын шагнал шууд авах юм байна. Нэмээд тэд нар бас нэг 50-60 мянган долларын цалинтай байлдаж байгаа нэг цэрэг. Тэ? Жилийн цалин гэсэн үг. Тэгээ өөрөнд орсон гэх мэт шин хүмүүс ерөөдөө нэлээд олуула байлгахаа шийдэж байгаа. Яг гэх юм бол ашигтай учраас. Украинчууд тэгж чадахгүй. Тэгээд энэ Оросын мөнгийг яагаад авах гээд байгаа юм бэ? Тэ? Яг гэх юм бол Украин иргэдүүдэд илүү ашигтай санал тавихын тулд бас гадаадаас цэрэг бас татахын тулд мөнгө хэрэгтэй. Украиныг тултал нь мөнгөний өгч болно, тултал нь зэвсгийн өгч болно. Гэхдээ юу дутж байгаа юм бэ гэх юм бол байлтаж байгаа хүн. За. Тэгээд ер нь бол Европын холбооны гишүүн болгох яагаад чичж байгаа юм бэ гэх юм бол Украин Европын холбооны гишүүн болоод ирчих юм бол Европын холбооны төсөв дотор орж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ гишүүнийг санхүүжүүлэх нь хамаагүй амархан болно. Янз бүрийн хилцэл хийх хэрэггүй. Унгар улс, Словак улс шавар хаах боломжгүй болж байгаа. За тэгээд саяхан юу болсон бэ гэх юм бол Европын өдөртөх хороо, European Commission юу хийсэн бэ гэх юм бол Унгар, Словак, Польш улсыг шүүхт өгж байгаа. Яагаад вэ гэх юм бол тэд нар Украины гишүүнчлийг ер нь бол эсэргүүцэж байгаа учраас. За тэгээд уламжлал хэвлэл мэдээллийнхэн мэдээж пропаганда тултал нь явуулж байна.
The Economist ер нь бол 10-20 жилийн өмнө нэр хүндтэй. Жигнэсээ эдийн засгийн контент хийдэг байсан, нийтлэг бичдэг байсан ийм хэвлэл мэдээллийнхэн одоо юу болсон бэ гэх юм бол тэр ч зөв пропаганда болсон байгаа. Юу бичиж байна гэх юм бол Why funding Ukraine is a giant opportunity for Europe. Ягаад Украиныг санхүүжүүлэх нь юм асар том боломж юм бэ Европын хувьд. За мэдэхгүй. 400 тэрбум мөнгнөө, 600 тэрбум мөнгнөө тэр мөнгийг буцаагаад авахгүй. Тэгээд Украины хамгийн ашигтай газрын баялаг хаана байгаа юм бэ гэх юм бол тэр 4 областад байгаа. Тийм Оросуудыг булаагаад авч байгаа. Хамгийн гоё эрчим хүч цахилгаан станц бас хаана байгаа юм бэ гэх юм бол бас тэнд байгаа. Тэгээ газар тариалангийн талбай хамгийн ашигтай талбай бас хаана байгаа юм бэ гэх юм бол Оросуудын одоо булаагаад авч байгаа 4 областад байгаа. За тэгээд Оросууд тэр 4 областыг угаасаа хизээ нэг цагт авчна. Тэгээд газрын ховор элемент, газрын баялагч байхгүй хөдөө аж ахуйн салбарын бас хамгийн ашиггүй талбайтай Европын холбоо Америкчууд үлдэнэ. Тэгээ энийг ингээ харахаараа ер нь бол удахгүй дуусгахна. Яаж дуусгахын хэдүүлээ түүхэн зөндөө харж ирсэн.